Сайн байцгаана хүүхдүүдээ. За манай өнөөдрийн шидэт харандаа болон эгтгэхэд бэлэн боллоо. Ингээд оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэм блэ? Уян холбоо. Дараагийн хүүхэд? Энг цэцэг. Дараагийн хүүхэд? Цэлмүн. Дараагийн хүүхэд? Шүрханд. Дараагийн хүүхэд? Ган эрдэн. Дараагийн хүүхэд? Дэлгэрмаа гэж 6-7 наснууд орж ирсэн байгаа. 6 нас гэдэг нь нөгөө цэцэрлэгийн ахлах бүлэг тийм ээ. Аль цэцэрлэг үлээ? багчууд төслийн ертөнд. Багчууд хүүхэд хөслийн ертөнд цэцэрлэгийн багш нь юм блэ? Совдоо багштай. Дэлгэрмаа, ган эрдэн, шүр ханд нар орж ирсэн. Нөгөөдүүд нь болохоор 1-р ангийн одоо мундаг сурагчид орж ирсэн. За ингээ өнөөдөр үү штэ. Нэг хөөрхөн амтан зурнаа. Намгийн ногоон мэлхий гэж. Ийм амтан. Тэгээ энэ амтан чинь биш үү? Намгийн ногоон мэлхий байж л гин нэг л өдөр галуу найзтай хайр оронд очиё гэж гин хамт аядаж явъя гэж гин гээд ингээ шүлгээ зохио штэ тийм ээ. Эмээний бүх шиг уулчиг ийм хоёр номон зураас татчихна штэ. Том байвал их цааш шүү. Багш нь яаж хийж ийн гэдгийг хараарай. Ингэж ирээд эндээс нь бас ингэж ирээд энтэй ингэ нийлэхлээр яг толгойных нь хэлбэр гараад ирж шít. Тийм ээ. Сайхан зураг болно. Нүдэ бүтгэр. Том нүдтэй. Ижилхэн 200 дугуй ингэ хийж байна. Зөв нүд нь бүтээгээл гараад ирнэ. Багш нь өнөөдөр нөгөө юуны өдөр гэлээ. 4 сарын 1-ний чи нийтмийн баярын өдөр гэсэн шít. Тэр. Бас нэг юм ном зураас сураад амын яхаа. Хаа гэнэж байгаа. Хэл нь бутайцсан. Мэлхий гараад ирлээ шүү тийм ээ. Толгойд. Одоо хэдүүлээ штэ. Нүдэн дотор нь дундаа цагаантай ийм хар 100 дугуй хийж байна. Тэгэхээр яг нүдэнд нь та нараа өөрсдийнхээ нүд рүү харахаар гялаантай байгаа да. Тэгээ энд нь яг хамрынх нь хоёр нүхийг хийгээд өөдөөс чинь ваг гэж байгаа мэлхий. Тэгсэн хэрнээ яг хөл нь урттай. Хөлийг зурхтаа багш нь яаж вэ? Ингээл шулуун зураас татчих штт. Тийм багаж 4 ширхэг давхарлаад. Эний чинь сайхан хөлийн ингээ хийчнэ. Ингээ дугуйчнаа. Хөл нь том байх тусам хөөрхөн харагддаг шүү. За гарын хийнэ. Энд чинь нөгөө дуулж байгаагаар хийчихье. Та нарын үеийнх нэг дуулаад байна нэг гадаад дуу юм уу та? Хаанхын дуу юм те? Апц гэж дуулж байна. Энэ нэг юм уруу. Ингээд яг апц гэж дуулж штү. За гэдсэн ийм нэг өнгөөр хийгээд тэгээ энэ бодож байна. Хүмүүсээ би мэлхийч гэсэн айртай шүү гэж хийчих болно шүү дээ, тийм ээ. Тэгээ үйл явдалтай. Шүд байхгүй хаа зайлвал энэ шүдгээд их юм байхгүй. Шүдийнхээ бодлоо байдгийн болов. За ингээд яг өнөөдөр бид нэр хэлбэр төрс ашиглаад намгийн ногоон мэлхийг зурдаа. За нэгэн тодхон ногоон өнгө байгаа та нарт. Энэ өнгөөр яг будгаан бодож эхэлнэ. Толгой хэсгээс эхэлчихье. Ногоон байх хэсгийг яг багш нь ингээд бусдын цагаанаар үлдээгээд дээдлийн хэсгийг ногооноор бодож. Яасан? Энэ муу. Мөн бэ. Нөгөө ногоон шүү, тод ногоон. Хар ногоон. Тэр. Энэ тий.
Энэ та нар мэлхий үзсэн үү? Би чинь голын хөвөн дээр өссөн хүн байхгүй юу? Багш нь. Тэгээ энэ мэлхийтэй их ойр байсан. За. Тэгээ эн чинь орой болохоор ч юм уу одоо нэг өдөр ч юм уу ингээд дуун сонсогддیں۔ Тэгэхдээ нэг дуу дуулж байгаа юм шиг. Вак вак вак. Вак вак вак. Вак 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 вак. Вак 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 гэж дуулж байгаа юм шиг надад бодогддог байхгүй юу? Будахтаар. За ингээд хөлийн тавхаатай нэг бодож байна. Оо тэр. Гүр нь мэлхийн тул ерөөсө 2 хүн баг орно шүү. Цээж хавцаа нь бол. За энэ яаж вэ гэхээр за энэ гарын ус энэгээр ингээ гүйцээч. Хэлэн яган байна. Хэлэн. За ингээ та нар энэ зурд сурсан зургаа үйл явдалд оруулаад ингээ сайхан уян холбоо шүлэгтэй ирсэн үү дуутай ирсэн үү? Дуутай. За дуугаа дууч. Багш нь дааж мэдэхгүй. За чи бодож байгаарай заяа. Сануул хэлээрэй заяа. Инг цэцэг юутай ирсэн? Очлон сургууль. Гүг нөгөө инг цэцэг наадлын инг цэцэг. Уян холбоо дууганыхаа эхний бадгийг бодож байгаарай заяа. Инг цэцэг шүлэгтэй юу дуутай? Бэлдээгүй юу? Бэлдсэн үү? Дуу юу шүлэг үү? Чи бас дуулахгүй зургаа сайхан зурчих болно шүү дээ. За юу. Дуулыг бол багштай хэлээрэй. Шүлэг үншиг бол багштай хэлээрэй. Цэлмүү юу тэр үү? Шүлэг үү? Дуу юу? Шүлэг үү? Дуугаа дуулах юм уу? Цац. За, уян холбоо. Өдөржин гадуур тогломож гэрийн даалгавар ихтэж үеийн найзууд ууцанж номоо уншаад заавгүй жирийн нэгэн залууд бишээ бид нэгдүгээр ангийнхаа балчир жоохон хүүхдүүд бишээ бид нэгдүгээр ангийнхаа. За баярлалаа. Санцсан шүү. Бас телевизийн юунд орж ирэхээр ингээд толгомддог юм аа. Нэвтрүүлэгт орохлоо. Тийм тал бий. Цэлмүү дуу шүлэг байна. За шүлгээ өшч. Хойлоо. Сая уян холбооч гэл тэгээд өшч. Би нөө телевиз дуу энэ зөө энэ. Бол Телевиз дуу. Энийг ч энэгээр. дууч. Чамайг хүлээгээд байна цэлмүнэ. За чи бодож байгаарай заяа. Шүр ханд юутай ирсэн? Та гурав ч нөө юугаараа дуулна гэсэн тийм ээ? Гуруулаа. За, юу дуулах вэ? Шүлэг унших юм уу? Шүлэг уншин. За, 1 3 И гэхдээ зэрэг уншаарай. Нэг нь эхэлж. Монгол хүний зүрхний бичээс би 5 хантай гис төржээ. Би 5 твтэй дэлхий төржээ. Би буурал түүхтэй Монгоос төржээ. Би бурхан мэдлэг дорнод төржээ. Бөөгний ах намайг хөөлд оруулсан. Ботхон мөрийн намайг хийлд оруулсан. Уухагийн гоо надад жигүүр ургуулсан. Уртын дуу надад ухаан цараасан. Илэрвээс бид хугаахын хүрдээ. Эвлэрвээс бид үржүүлэхийн хүрдээ. Энэ бол миний зүрхний бичээс илэрсэн цагта монголчууд бид үчтэй. За баярлалаа. Танай цэцэрлэгийнхэн чинь бас одоо нөгөө сургуульд орохгүй сайхан бэлдэж гинөө. Иргэчид том ангийнхан чинь сургуульд орно шүү дээ. Мондөг зурж. Чинцсэн. Тэнцсэн үү? За маш сайн байна. Тэнцсэн дээ. Сургуультай. Маш сайн. 17-нд дурсан. Ай. Дээгүр орсон байх шүү. Улаан өнгөөр бодчих. За хэдүүлээвэ штэ. Цааталд нөгөө усын хийж болно шүү дээ.
бүтээл төрөх агшин гэж мундаг агшин. Манай хүүхдүүд ингээ бүтээлээ дуусчихад үзүүлэх гээд яарад байна. За ингээ багш нь яг уу сайхан бүтээл үзсний дараа энэ гоё бэлгийн гард болнаа. Энэ их гоё юм би. Боддог ном. Харандаа марандаа бүх юм би. Чихмэл тоглоом би, ном би. За үзье. Авьяаслаг зураач уян холбоогийнхэн зургийг үзье. За уян холбоогийн зураг бол одоо ерөөсөө бүгдээрээ харуулчих. Тэгээд тайлбарлаа явуучих. За одоо уян холбоогийн зураг бол одоо маш том хамгийн наан зогссон дүүр сонголт тэр одоо хөгжилтэй байдал өнгө дүрслэл маш гайхамшигтай. Уян холбоо чи зураач болно шүү. Амжилт хүсье. Сайхан зураг зурсан уян холбоодаа баярлалаа. Дараагийн авьяаслаг зураач сэлмүүнийхээ зургийг үзье. Адилхан. За инг цэцгийг бас гоё болсон. Ус нь мэрэлдсэн. Уснасаа пот төсөрч гарч ирсэн ээ. Пицца гэж дуулж байна тийм ээ. Их гоё уран дүрслэлтэй зурсан инг цэцэгтэй баярлалаа. Сэлмүүндэн баярлалаа. Амжилт хүсье. Багчууд төслийн ертөнц цэцэрлэгийн бэлтгэл үлгийн том ангийн шүр хандынхаа зургийг үзье. Шүр ханд бол сэчээ сургууль сайхан бэлтгэж байгаа. Тэр цэцэг навчтай мэлхий цаанаасаа ваг гэсэн. Тэгээ солонгын 7 өнгөтэй тийм ээ. Ийм сайхан зураг зурсан. Маш гоё. Зураг урлагаа их гоё. Хичээл сургуультай ороод мундаг суралцаарай заа юу амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач манай ганц хүү Ган Эрдэнийхэн зургийг үзнэ. Ган Эрдэнэ бол бас уран гоё зурдаг. Цэцэрлэгийн бэлтгэл үлгийн том ангийн авьяаслаг зураач Ган Эрдэнэ зураг бол одоо гайхалтай сайхан болсон. Тэр хөлийн хөдөлгөөн тийм ээ. Үнэхээр сэтгэл хөдлөл нь биеийнхээ хөдөлгөөнөөр ингээ илэрхийлж байгаа. Тэгээ гүйцэтгэх сайтай ийм сайхан зураг зурсан Ган Эрдэнэтэй сургуульд ороод мундаг сурахыг сайхан өрөө дэвшүүлье. Дараагийн авьяаслаг зураач Дэлгэрмаа. За Дэлгэрмаагийнх бас гоё. Тэ ингээд өөрөө төсөөлөд хажуугаар нь ингээ гоё солонгой зурж байна. Агаарын бөмбөлөг юм уу да тийм ээ. Ийм сайхан зураг зурсан Дэлгэрмаадаа улам гоё улам их амжилт хүсье. За би Монгол хүүхэд номон бэлгэн аваарэ. За олон юм тараана багш нь бэлэг гардуулна ингээл эхнээс нь авахгүй л. За энэ буддаг номыг сайхан гүйц сайхан. Ингээ та гуравт. Сайн байна уу Ган Эрдэнэ? Үнсээ. За яг одоо ингээл гарт таарцснаа л өгөн шүү дээ. Сайн байна уу? Би хойд төлөөс ирлээ. За энэ дээрээ яг уу. Энэ би Монгол хүүхэд гэдэг энэ номтой ингэж бэлгэлнэ. Мөн буддаг номыг ч ингэ бэлгэлнэ. За ингээд өнөөдрийн хичээл үүгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяртай. Инээдмийн баярын мэнд хүргэе. Уран бүтээлч найзуудаа нийт Монголын ард түмэн шавь нартаа энэ сайхан жилд нэг тохиолдог инээдмийн энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. Шидэт харандаа 2025 үзэсгэлэнгээ гаргалаа. За энэ үзэсгэлэн 3 төрлөөс бүрдэж байна. Улс төр нийгмийн аж байдлын шаг зургууд, дээр нь комикс шаг зургууд, шаарч нөхөрсөх шаг зургууд гэсэн ийм бүтээлүүдээс бүрдсэн ийм үзэсгэлэн гаргаж байна. Мөн манай шаг зураачдын нэгдсэн үзэсгэлэн хойд хүүхдийн урлан бүтээх төвд хамтарсан үзэсгэлэн маань гарч байгаа. Энэ зайсан хэлд бол одоо дагнсан одоо миний энэ шидэт харандаа гэсэн үзэсгэлэн маань ингээ гарч байгаа. За ингээд үзэсгэлэнгийнхаа зургуудтай танилцъя.
шог зураг бол одоо нийгмийн одоо ажил болохгүй юмыг л одоо шүүмжилж хүмүүсийн цаг үеийн байдлыг одоо ингээ харуулж байдаг. Энэ миний нэг азтай бодлорч авсан ийм зураг байж байна. Асуудал дэвшүүлсэн улс төрийн нэг ийм зургууд. Одоо сонгуул ихч нь одоо ямар болж байна. Энэ Монгол Риотинто гэл ингээл шог зураач хүн бол одоо бас л нийгмийн нийлээ энэ сүүлийн үеийн зургууд байж байна. Энэ унвал хамт унаа шүү гэсэн. Одоо нөгөө цөөвөр чон гэж нэг муухай амтан байдаг шүү. Тэгэхдээ энийг хараад бол хүн олон янзаар тайлбарлаж байна. Одоо энэ нийгмийн байдлыг одоо ингээд харуулсан. Энэ ерөөсөө улс төр одоо нэг авилгал тэл ахуул тийм ээ. Шүүмжилт гадаа зургууд л да. Энэ одоо шудраг бай гэхээр буцчих гээд байх юм гэж. Ийм зураг байж байна тийм ээ. Өнөөдөр шудрагын ёс ер нь үнэн шудрагын ёсны тухай тэр хоёр хоорондоо тэр барилдаж байгаа энэ цөөврүүд идэж байгаа тийм ээ. За энд юу эхэлж ийн гэхлээр одоо нөгөө хотын төгжрөл машины одоо юутай холбоотой шог зураг өөрөө бас улс төр ийм юмнуудыг юу яхаас гадна сэрэмжлүүлэх, асуудал дэвшүүлэх тийм ээ. Ийм тал дээр бас бий яадаг. Тэгэл одоо нөгөө тагтан дээрээс сүргөд машин нөгөө балиартуулдаг шавхаагаар ингээд цацаад энэ хүмүүс ингээд хажуугаар нь машин ингээд өнгөрч идэг шүү дээ. Энийг замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтарч ингэж гаргасан шогч дуран гээд энэ бүтээлүүдээсээ тавьсан. Тэгэл энэ Монголын нэг өдөр шиг одоо энэ Улаанбаатарын их хотын нэг өдөр гээд энэ дотор нь ингээд бүх үйл явдлууд нь ингээд нэг мөрчлөл ингээд гарч байгаа. За тэгээ энийг манай хүүхдүүд хөгшин залуугүй энд иж үздэг. Одоо энэ залуучуудын төлөөлөл комик зурган дээр очсон гэж үзэж байна. За энэ бол одоо ингээд нөгөө машины урдуул хөл бөмбөг тоглох бүс хамгаалтын бүсгүй явах гэдэг ингээд тийм ээ. Дандаа ийм сэрэмжлүүлэг балкадууд бас бүрдсэн. Энэ тэр тий. Нөгөө машин хаагаа тавьчихдаг шүү дээ. Гэсэн. Одоо нөгөө таби гэдэг ингээд машинууд ингээд зөрж өнгөрдөг шүү дээ. Оо энэгээр ингээд одоо нөгөө чихвчтэй хүүхдүүд их машины урдуур орж шít. Тэгээ энэ талаар бас ингээд сэрэмжлүүлэх балкад согтуу машин жолоодсон байдалч гэх юм уу те. За ингээд энэ бол одоо яг хуу сэрэмжлүүлэг шог зургийн төрөлд орно. За энэ зайсан хийлд хийж өгсөн миний нөгөө давхар болгоны ийм нэг өдөр гэсэн ийм зохиомжууд. Жишээ нь одоо энэ хэсгээс эхлээл энэ эцэгч ингээд сурчлагын маягтай зориулттай ийм зургуудыг ингээд зурсан. Нөхөрсөг шог зургуудтай. Алдартай хөл бөмбөгч Орнолдино. Энэ Жерард. За цаашаа явахлаар чинь шүү дээ. За одоо та нарын юу руу орно? Энэ Пеле. Марадона. За энэ чинь Терри Анри, Зидан гэдэг тэр үеийн хөл бөмбөгчд. Энүүгээр бол би бас хүчээр гаргаж ирсэн. За энэ үеж манай аваргууд энүүгээр ингэ байж шүү дээ. Энүүгээрээ бас хөсөр хийж бас олонний хүртэл болгосон ийм шог зураг. Шаарж ийм нөхөрсөг шог зураг байгаамаа. За дараа нь та нартай сайхан ярилцсанаа. За улс төрийнхэн энэ дэлхийн улс төрч голдуухан хүн таньдаг ийм зүйлүүдийг зурх одоо шааржд их гоё тохирдог тийм ээ. Путин, Обама тийм ээ. Арабын хатан хаан, Фидель Кастро, Карзай, тэгээ Каддафи тийм ээ. Ингээд Германы канцлер. За эндээс ингээд 3 хэсэг байж байгаа юм. Эндээс болоод ирэхлээр муу нөхөр гэдэг. Хоёр найз явж байна. Энэ авилгатай тэмцэх газартай хийсэн хүүхэд зориулсан комик булан маань эндээс эхэлж байгаа. За энэ хоёр найз явж иж гин. Тэгсэн баавга тааралдаа нэг нь модон дэргүүгээ гарцсан чинь нөгөөх нь доор ингээд хэвтэй хоцорч байгаа юм л да. Оо тэгээд бас баавга нөгөө амьд юу иддэггүй байд. Ингээд цаашаа явсан хойгуур нь яг уу найз нь буужгаа асуусан чинь хэрэгтэй цагт нөхөр аюул муу нөхөр гэж ингэж хэлсэн гэдэг ийм комиксууд. Энэ эвтэй 4 амтнаар хийсэн. Хүүхдийн өдгөрийн комиксууд.
За энэ чинь зайсан хил чинь томчууд ирнэ, хүүхдүүд ирнэ те. Энэ болгоны ингээ хэсэгчилж үзэх зорилготой. Өө энэ хүүхдүүд ч ингээл энийг асуугаа ярилцаад хоорондоо те. Энийг уншаад ингээ явчихдаг. За энэ үнэгний тухай аминчхан тэр залт үнэгний тухай ийм цуврал ийм хэсгүүдээс үзэгсэл маань ингээд бүрдэж байгаа юм аа. Шидэт харандаа үзэгслэнг зайсан хил цогцлборт 4 сарын 1-ээс 4 сарын 4 үлтэр 4 хоногийн хугацаатай ингэж гарна. Тэгээ энэний 1 давхрын зааланд нь ингээд үзэгслэн маань гарцсан. Та бүхэн ирж үзээрэй.